Шилийн богд маань харагдаж байна. Заавал нэвтлээ шүү. Цавцах. За өнөөдөр нэг ганц үйл рүү гарчие да. Сүхбаатар аймгийн Дараагаан сумын нутаг Шилийн богд дээр байна. За миний энэ харагдаж байгаа зөвхт юус Хятад улсын хил маш ойрхон байгаа. 10-аас 15 км л байна. Одоо тэр цаана харагдаж байгаа цэнхэр уулс бол ерөнхийдөө Хятадын газар нутаг болж таарж байна. За 10 км дотор байгаа нутгууд бол Монголын нутаг байна. За энэ нэг шавгар жижигхэн уулнууд бол сүнсэн галт уулууд байгаа. Шилийн богд орчим бол 200 орчим сүнсэн галт уулууд байдаг. Шилийн богд дээрээс маш тодорхой гоё харагддаг. За 2200 гэхэд ерөнхийдөө үүдэлтэй га зэрэгцээд ирлээ. Өөрөөсөө 1 км хол. За миний сүлжээ 60 байх хэвээр юм 15 дээр байна. За жоох урд зүг рүү харъя. За үүлний завсраар сүнсэн галт бол харагдаж байна. За ингээд зүүн урд зүгт Дараагаан сум чиглэлд иймэрхүү харагдаж байна. 2600 м-ээс иймэрхүү харагдаж байна да. За тэр доогуур нөгөө сүнсэн галтуулнууд маань тогоонууд нь ерөнхийдөө харагдаж байна. За бид бүхний яг энэ урд доор байгаа хайрах юм бол алдарт нөгөө Шилийн богд маань харагдаж байна. 2800 м-ийн өндөр. За МБС 4 хүртэл явж байна. Жохон гэдийгэнгүүт дахиад гой сайжраар ороод ирж. За юу яа? Энэ уртлын үйл рүү орж үзье зэмэр. За үйл нэвт орж үзэх үү зэмөрөө. Цаатлын арай хөвсгөрийн нэвт орё тий. Энэ наатлыг болохоор захалчээ. Хөвсгөр үйл минь юу байна да? Супер. Гоё байна. Шилийн богд руу үйл нэвтэлж орж харнаа гэж. Энэс жоох өндөр үйл байна. Одоогоор 4 минут 5 минут нисэж байна. За үйл нэвтлээ шүү. Мэдрэмжээрээ л унлаа шүү би. Юу болд юм аа. За тас цагаан цавцах. Яаж унжаагаал вэ? Цавцах. Йоо бүр буруу харцсан гараад ирлээ шүү дээ. Яа. За. За бой. Мэдрэмжээрээ явсан ч бас буруу харцсан явж шүү. Годротцсон явж байна.